За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ ийм гоё өнгөлөг материалаар охтуудтайгаа ижилсэн халааж урлагаар шийдлээ. За мэдээж альва зүйлийг ойход материалаа зөв сонгох нь маш чухал үүрэгтэй байдаг. За миний хувьд нэлээд ийм суналттай материалыг сонгосон халааж ойх гэж байгаа учраас за мөн урд нь ер нь өмсөж байгаагүй ийм тод өнгөлөг материалыг сонгож өглөө. За тэгээд халаажийн ойхын өмнө мэдээж бидэнд эсвэр хэрэгтэй. Эсвэрээ би ингээд өөрийнхөө өмсдөх хувцасыг ашиглаад цаасан дээрээ эсвэрээ гаргаад бэлтгэсэн байгаа. Цэврийн хэсгийн эсвэрийг цаасаараа бэлтгэсэн байна. За UP бол метр 50 өргөнтөө даавга хошуултаж нуглаад ингээд исгсэн байгаа. Даавга хошуултаж нуглаад исгсэн. За ямар урттай хийх гэж байгаагаас хамаарат уртаа бүгдээрээ метрлж аваад хэмжиж аваад тайрчна. Миний хувьд өдөрний доогуур урттай хийх гэж байгаа учраас 65-аар авсан. За мөн бэлгүүснийхаа тойргийг дээд хэсгээс нь 9 см хасаад гаргасан. Энэ маань өөрөө нэлээд суналттай материал учраас 9 см хассан байна. За одоо ингэж бүгдээрээ цээж эсгэн. Замаа юукнийхээ дээдлээс гарсан энэ бөөрийн хийгөөр дараа нь ямар нэгэн чимэглэхээр зүйл гарч ирвэл энэгээрээ чимэглэл хийнэ. За одоо ингэж цээж эсгэхтэй. Даавныхаа инг хааж агаад тэгээд энэ дээрээ энэ эсвэрээ тавиад тэгэхээр энтрээ авилтрийг хааж агаад би одоо энийг нэг цэцгийг яг цээж хэсэгт нь гаргаж өгье гэж бодоод ингээд тааруулаад сэнэ. Эсгэж бэлэн боллоо. Энэ уртлын цээж маань байна. За энэ арын цээж маань байна. Ингээд хоёр ханцуу. Ханцууныхаа нэг хэсгийн жоохон илүү, нөгөө хэсгийн жоохон ухаж өгсөн хэсгээ урталтаа гаргаад, базрын илүү хэсгээ ардаа гаргаад оён. За мөн мөрийн томхон бөөрийнхий хайжилж өгсөн нь мөрөндөө базрын хунаас гадах учраас энэ хүү томхон бөөрийнхий хайжилж өгсөн. За одоо ингээд эдгээрийгээ нийлүүлээд ойх байгаа.
сонголоо та бүхэн охинтойгоо ижисхийг хүсэж байгаа бол яаран худалдан авалт хийхээс өмнө материалаа аваад өөрийн гараар нь уусгаад үзээрэй. Та чадах болно гэдгийг хэлмээр байна. Мөн санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байна гэдгийг хэлмээр байна. Ингээд энэ хөвчлөг минь та бүхэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийх юм байна. Бидний суулт нэгдэж амжаагүй бол та доор харагдаж буй subscribe гэсэн хүчийг дарамт бидтэй нэгдээрэй. Баярлалаа.